Өвөрхангай аймгаас 2025 онд 9 шинэ аймгийн алдарт байж тодорлоо. Тэд 20 гаруй жил хөдөлмөрлсөн үр шимээ үнэлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. Өвөрхангай аймгийн аргуур хэр уяжтай холбооноос аймгаас төрөн гарсан улс аймгийн алдар цолтой уяжтын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд 200 гаруй уяж оролцсон бол Монголын морин спорт уяжтай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цогномын Ганбаяр өргөдөн оролцож Монголын морин спорт уяжтай холбооны ажлын тайлан зорилго хэтийн төлөвийн талаар танилцуулсан юм а. Мөн Өвөрхангай нутгаас төрөн гарсан Монгол Улсын тод манлай уяж Батүлзийн Отгон насан, Пүрмийн Бацайхан, Монгол Улсын манлай уяж Дулмын Сугар нар улсын хурлын гишүүд оролцлоо. Зөвлөгөөний үеэр үндэсний их байр наадмын тухай хуульд заасны дагуу аймгийн алдарт уяж цол авах болзол хангасан 18 уяжид Ингэрийн тэмдэг үнэмлэхийг гардуулан өглөө. Үүнээс 9 нь 2025-нд шинээр аймгийн алдарт уяж болж байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уяж Буянбаяр аймгийн алдарт уяж болж байна. Тэрээр аймаг бүс нутгийн хэмжээнд 2 төрөө 13 ариг хүртсэн бол энэхүү шагнал нь адуундаа 20 жил сэтгэл гарган хөдөлмөрсний үр шим юм а. Түүний хамгийн үнцэнтэй шагналуудын нэг нь энэ юм. 20 жил морины төлөө сэтгсэн амжилт маань өнөөдөр хэлж байна. Аймгийн алдарт уяж боллоо баяртай. Энэ бол үнэхээр үнцэнтэй шүү дээ. Морины төлөө сэтгэж байгаа бүх улсуудын бас нэг сэтгэл шүү дээ. Нэг солонд хурж хийсэн сум аймаг тэгээд цаашлаад бас улс алдарт гээд болохын төлөө л энэ өв соёлоо хадгалж морь уяж бид эдийн хүртэл явж байна. Тэгээд нийт морины энэ анхуу амжилтыг гаргахад тус нэмэр болсон хань жил өөр хөвгт найз нөхөд ахын дүүс энэ морин маань уяж өгдөг аймгийн алдарт уяж Сусурм түүнийхөө сумын алдарт уяж Банзрагч болон гэр бүлд нь сунаач өгтөхөө гэр бүлд нь эрүүл нэг сайн сайхан мөнхний хүсэн өрөөгд баярлсан талархснаа илэрхийлье. Мөн Өвөрхангай аймгийн Түрэг сумын уяж Чулуун дарж аймгийн алдарт боллоо. Түүний аав удам дамжсан уяж байсан. Аавынхаа морийг ундаж уралдуулахаас гадна 5 хүний хурдан морийг ундаж аймгийн алдарт болгож байжээ. Ингээд өөрөө уяж болж 2018 онд сумын алдарт болсон бол 8 жилийн дараа аймгийн алдарт болж байна. Энэхүү цолыг авах үед аав нь хамгийн ихээр баярлаж бодогдож байснаа хуваалцлаа. 35 наснда аймгийн алдарт уяж цол авч байна. Хүн амтны найз нөхөд ах дүүсийн таньдаг хүмүүсийн морь мал үе шурдлуулж ирсэн. 5 чүн аймгийн алдарт уяж болгосон. Тэгээд өнөөдөр 6-т нь өөрөө авч байна. Их сайхан байна. Маш их баярлж байна. Аавыгаа ер наадам ямарваа нэг уламжилт баяр болох болгонд санаж бодож байдаг. Тэгээд аав маань бас тэнгэрээс тулж төсч явдаг болов уу гэж үргэлж залбирч явдаг та. Тэгээд сайхан байна. Би одоо 30 жил энэ морь гэдэг энэ сайхан хиймэрлэг хөлөгтэй холбогдоод 30 гаруй жил болж байна. Тэгээ аймаг нийслэлийн алдарт уяж болсон. Одоо өнөөдөр уяачийн алдар гэдэг энэ нэрхэм цол шагналаар шагнагдлаа. Баяртай байна. Уяачийн алдар бол олон жил хөдөлмөрлсөн тэр хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлэмж юм аа. Мөн олон жил хөдөлмөрлсөн уяжтын хөдөлмөрийг үнэж уяачийн алдарт цолыг гардууллаа. Тухайлбал аймаг нийслэлийн алдарт уяж Инхбатар 30 гаруй жил морь уяж хөдөлмөрлснийхөө үр шимийг ийм хүн үнэлүүллээ.